Мэдээ үргэлжлэж байна. За Монгол улсад газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл бүгд найрамдах энэтхэг улсын засгийн газрын экспорт импорт банкны 1.7 тэрбум Америк долларын зээлийн санхүүжилтээр Дорноговь аймгийн Алтан ширээ сумын нутагт хэрэгжиж байгаамаа. За Монгол улсын ерхий сайд Зандар шатар тэргүүтийн ажлын хэсэг 11-р сарын 1-ний өдөр тус үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилтай танилцаж үйлдвэрийг хугацаанд нь буюу 2027 онд ашиглалтанд оруулна гэж мэдээллээ. За ажлын хэсгийн бүрэлдэхүүнд зам тээврийн сайд Дэлгэр сайхан, аж үйлдвэр, эрдэс баялагын сайд Амтны нэмнэр ажилласан байна. Энэ хоёр засгийн газрын тэргүүн, сайд, гишүүд, төслийн хэрэгжил, бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөсөн хугацаанд буюу 2027 онд үйлдвэрийг ашиглалтанд оруулахад бүхий талаар дэмжиж хамтран ажиллахыг илэрхийлжээ. Тус үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил 4 багц ажлаас бүрдэн хэрэгжиж байгаа бөгөөд одоогийн байдлаараа 50%-тай хэрэгжиж байна. Том төсөлд бас том саад бэрхшээлүүд тулгардаг юм байна. Тэр болгоныг шийдээд урагшилж байгаа. Цаашдаа ч бас тодорхой асуудлууд тулгарна. Гэхдээ бид энийг шийдэж урагшлах ёстой. Тухайлах юм бол энэ ширээтийн дэд станцын өргөдөх асуудал байна. 25 мегаватт болгож өргөдөх асуудал байна. Явна ойрын үед одоо манай аж үйлдвэр эрдэс баялагын яамнаас санаачилж одоо энэ газрын тосны бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай одоо нэг удаагийн үйлчлэлтэй хуулийг одоо оруулж аж ахуйн нэгжүүд төр хувийн хвшил хамтарч одоо энэ шатхууны аюулгүй байдлаа хангах чиглэлийн одоо төрийн шийдвэрүүдийг гаргах юм зорилго тавьж байна. Тэр бол анхны үйлдвэрээ ажиллах гэж байгаа учраас бүх хэмийг дээд зэргийн одоо хамгийн дээд стандартаар хэрэгж байгаа. Газар доор ингэж булдаг. За энэтхэг улсын хувьд Монгол улсад олгосон зээлийн хэмжээ нэг улс, нэг төсөл зориулж буй хамгийн өндөр дүнтэй зээл юм а. Тийм ч учраас төслийн хэрэгжилтэд энэтхэгийн төр засгаас маш өндөр түвшинд анхаарч тогтмол хяналт тавьж ажилласаар ирсэн байна. Тус төслийн ажилд Монгол, энэтхэг, Хятад, Итали, Франц, Америк нэгдсэн улс, Канада, Нидерланд, Испани зэрэг улсын 1000 гаруй инженер мэргэжилтнүүд ажиллаж байна.